Одоо тэгээд хашир хүн гэж хаширсан хүнийг хэлдэг юм даа л гэж нэг үг санаанд ороод байх юм да. Нүүрсний улгаагаа ярьж өнгөрсөн парламент арай гэж нэг юм дууссан. Гол асуудал бол оптектер л байсан шүү дээ. Одоо энэ биржийн хуулийн өөрчлөлт бол зүгээр муу нухаар сайлчил энэ дахиад нэг оптек л багхгүй юу? Нэрийг хэлчих хэрэгтэй. Бид нэр алдагдaltaгүй төсөв засгийн газарт батлаад өгсөн учраас энэ хүмүүс ч бас нэг ажил хийчих гээд аргаа бараа явж байгаа нь бол бас нэг гар цайгаад ах шиг байна. Тухайн үед ярьж л байсан. Гэхдээ хэдэн асуулт байгаа юм аа. Өмнө нь бол одоо бид нар зөвхөн нүүрсэн дээр оптекийг зөвшөөрөөд тэгээ зөвхөн төмөр зам зарцуулахын зөвшөөрсний дараа ямар сул талууд гарч ирсэн бэ гэхээр нэгдүгээрт хувийн хвшил хийдэг үннээс 3-4 дахин үнэтэй хийдэг ийм төмөр замтай болсон 1 км-ийн үн. Энэ бол хулгай. Хамгийн том хулгай. Хийсэн хүмүүс нь ч мэдж байгаа. Яригдана нэг л өдөр. Хоёрдугаар асуудал бол оптек хийсэн компани нүүрс хэлээр гараад шинээр мөнгө оруулж ирдэг эдийн засаг руу нийлүүлдэг борлуулалт нь бас багхгүй болчихсон. Тэгээд долларын нөөц буураад, валютын нөөц буураад, ханш өсөөд, ханшаа алдангаа алдаад нэг баларсан шүү дээ. Тийм учраас энэ биржийн хууль гарсан байхгүй юу? Нүүрсний өндөр байгаа үе дээр. Оптекийн нүүрс хэлээр гардаг, бусд нь гардаггүй ийм л нөхцөл рүү орсон байсан шүү дээ. Тэр энийгээ яаж хамгаалах юм бэ? Одоо ингээд бид нэр энэ хуулийг батлаад өгчих юм бол өмнө нь хэлж штэ. Зөвхөн нүүрсэн дээр байсан бол одоо бүх бүтээгдэхүүн дээр, төмөр дээр, зэсэн дээр, одоо манахаас гардаг бүх бүтээгдэхүүн дээр оптекийг зөвшөөрч гинэ л гэсэн үг. Тэр өмнөх алдаанаасаа бид нар юу сурсан? Яаж сэргийлж болж байгаа юм? Тэгээ одоо ямар аргачлалаар үнэлэх юм? Хэн хийх юм? Тэгээд одоо салбарын яам нь санал болгоод засгийн газраар оруулаад гэрээндээ тусгаад тэгээд их хурлаар оруулна гэсэн юм л хууль байгаа даа байхгүй. Тэгээд би түрүү хэлж штэ. Хаширчаад байна. Хаширчаад байна. Нэг нүгүү л хэл засгийн газруудын ажлын хэсэг. Туан сайдаа чи оптек штэ. Бодтой байхгүй юу? Өмнөх алдаанаасаа бид нар юу сурсан? Би түрүү хэллээ ч зүгээр захаас аваад хэлэхэд үнэн нь ийм өөр. Хувийн хвшил хийж байгаас хэд дахин өөр үнэтэй. Тэр нь дандаа дээшээ. Нэг ширхэг талах гатар өргөөгийн талах үл юу вэ? 25,000 төгрөгөөр өгчээсэн гэдээ манай зарим их хурлын гишүүдийн чуулган тахимд ярьжсэн шүү дээ. Ийм шахааны ямар бол явчих үедээ л гэж айж байгаа байхгүй юу? Түүнээс засгийн газар ажил хийх гээд байгаа юмыг бол ойлгоод байна. Тэр энэ өмнө гарч ирсэн энэ алдаа дутагдлуудаа энэ хуулиараа та нар яаж засаж байгаа юм? За том хэмжээний ийм оптек гэрээ одоо компаниудтай хийх гэж байгаа юм байна. Яаж шалгаруулах юм? Бас нэг шалгаруулалт байх ёстой байлгүй дээ. Дэлхийд дээр ганцхан компани хийнэ гэж байхгүй шүү дээ. Тэр энийгээ яаж тусгаж байгаа юм? Хаширцсан учраас л асуугаад байна. Та нарын ажил саадуулах гээд байгаа юм алга. Тэгээ тодруулнаа. За Туван сайд хариулт өгье. За Дамжны гишүүн маш чухал асуудал ярьж байгаа. Тэгээд бас ер нь бол концепцийн хувьд бол дэмжиж байгаад нь баярлалаа. Бид нар бас аргагүйчод байгаа. Яг үнэндээ хэлэхэд. Ард иргэдийн зүгээс ирж байгаа энэ чуулганууд, их хурлын гишүүд та бүхэнд ч гэсэн бүсүүдээс ирж байгаа саналууд дээр бүтээн байгуулалт яриад байгаа. Замтай болъё, говийн бүсийнхэн устай болъё. За тэгээд өшөө төмөр зам тавья, нийгмийн шинжтэй одоо хот байгуулъя, цэцэрлэг сургуулиудыг иж бүрнээр нь олноор нь шийдэе энэ төр гэд. Тэгэхээр энэ дээр засгийн газарт яг нэг үг хэлэхэд бол өөр гаргалгаа байхгүй. Төсөөр шийддэг арга байхгүй. Төсөв алдагдaltaгүй болцсон. Тэгээ батлагдсан. За дээрэс нь одоо Трамп тарифаас болоод гадаад орчинд хөрөнгө оруулалтын одоо хөрөнгө оруулалт хийх явдал хомигдсон. Мөнгө үнэтэй болцсон. Яг энэ цаг үед бид нар валютаараа худалдаж авч гадагшаа валютаа гаргаад тэндээс бэлэн бүтээгдэхүүн худалдаж авч бүтээн байгуулалт хийх биш. Өөрсдөө байгаа юмараа л одоо солилцоо гэдэг ийм логик явж байгаа. За яг зүйтэй таны нөгөө хэлж байгаа энэ дээр мэдээж бүтээн байгуулалтыг бол засгийн газар дээрээ одоо их хурлын гишүүд ч гэсэн саналаа өгнө. Энд дээр нэгдэх чад ямар хэмжээний бүтээн байгуулалтыг эренбээр нь
одоо дараалуулж агаад энэ хамгийн нэг номерын эренбитэй асуудлуудыг жишээлбэл бүсүүд дээр ч юм уу энэ асуудлыг гаргаж ирээд тэгээд тэрнийхээ мэдээж хийх объемо тохирно, мөнгөн дүнгээ тохирно. Тэрэндээ өгөх бүтээгдэхүүнээ одоо энэ чинь ганцхан нөөцч биш. Төрийн эмчийн одоо оролцоотой компаниудын эзэмшиж байгаа одоо бүтээгдэхүүнүүд өшөө нэмж ч гэсэн бид нар бас бүтээгдэхүүн олборлох хайгуулаар олох гэсэн энэ зүйлүүд утга дотор явж байгаа. Тэндээс гарч байгаа бүтээгдэхүүнээ дахиад хил гайл дээр үнэлнэ. Одоо жишээлбэл өнөөдөр манай дээр одоо 4 том гэрээ Эрдэнэс 5-7-оос гараа явж байгаа шиг энэ төр бүгдээрээ үнэтэй мэдээлэлтэй. Тэгэл тэр бүтээн байгуулалтын үннээсээ хасагдах журмаар ингээд явна. За яаж шалгаруулах энэ төр дээр бол бид нар одоо энэ хуулиндаа батлагдчихвал дараагаар нь энэ асуудлаа нээлттэй журмын хүрээнд ярьж шийдвэрлэх юм а гэдгийг хэлье. За төмөр зам дээр бол манай дэлгэр сайхан сайд нэмээ хариулж. За дэлгэр сайхан сайд хариулт өгье. За баярлалаа. Дандан нэмгшүүний асуултанд хариулъя. Ер нь бол таны ярьж байгаатай санал нэг байгаа. Ер нь төмөр замын энэ бүтээн байгуулалтууд энэ дэр бол яг зүгээр өмнө нь одоо үндэсний аюулгүй байдлын зөвлөл засгийн газар шийдээд ингээ явдаг байсныг харин ч одоо бид улсын их хурл руу оруулж ир шийдүүлж байгаа нь бол олонний одоо анхааралд авчирч байгаа. Бүх гишүүдийн одоо бол санал бодлыг одоо оруулж тэгээд их хурлын одоо анхааралд оруулж ирж байгаагаа бас давуу талтай гэдгийг бас та зөв ойлгоорой. Тэрнээс одоо өмнө нь хэнийн юу одоо ууж идсэн тэр нь ямар үнэтэй болсон гэдэг талаар одоо би аудит биш болохоор одоо мэдэхгүй байна. Гэхдээ сая Туван сайдын хэлдгээр бид үнэхээр одоо том бүтээн байгуулалтыг хий гэж байгаа л бол одоо ингэж хийхээс өөр арга байхгүй. Цаашдаа бол одоо бид нар дэлхийн нийтийн энэ геополитикийн асуудал ямар болохыг өнөөдөр За дэлгэр сайхан сайд гүйцээж хариулъя. бид байтугай одоо бус улс орнууч одоо тааж мэдэхгүй байна. Тэм учраас юм тодорхойгүй нөхцөлд хэдүүлээ маш тодорхой шийдвэр гаргаад тэгээд цаашаа яваад энэ бүтээн байгуулалтын дээр хийхгүй бол улс орн маань ингээд нэг нүүрс зарахыг хүлээгээд нүүрсээр нэг хэдэн төгрөг төсөвт ороод тэр төсвөө хэдүүлээ сургууль цэцэрлэг зам гэж хуурилсаар байтал ингээд цаг хугацаа байхгүй болчихж байгаамаа. Цаг хугацааг хэмнэж байгаа л нэг арга юм. Гэхдээ улсын их хурлын анхааралд оруулж ирээд улсын их хурлаараа бид нар ийм зам тавих юм аа. Энийг одоо ингээ ийм өртгөөр тавих гэж байгаамаа. Ингээ шийднэ гэдэг ийм шийдвэр авч ээж энэ төсөл хөтөлбөр цаашаа явах юм аа. Тэрнээс биш дур зоргоороо одоо засгийн газар ганц нэг сайд одоо гарын үсэг зураад энийг шийдэд явах зүйл биш шүү. Өөрчлөлт орж байгаа, шинжил орж байгаа гэдгийг зөв талаас нь олж хараарай гэдгийг хэлье. Баярлалаа. За гонгорын дамжин нэмгшүүн тодруулж суй. За яг сайд нараас би түрүүн асуугаад байна шүү дээ. Нүүрсний улгаагаас авсан сургамжаа яаж засч орж ирж байгаа юм бэ л гэдэг байгаа байхгүй юу? Би түрүүн бүр тодорхой хэллээ шүү дээ. Оптик гэрээгээр хийцэн бараанууд хилээр битүү гардаг. Улсын сан руу орж ирдэг борлуулалт нь орж ирэхгүй байснаас болоод бид нар ханшаа алдаж баларч исэн тохиолдол байсан учраас бид энэ хуулийг гаргасан. Энийг яаж сэргийлж байгаа юм та нар? Дагсан хуулиуд чинь байгаа юу? Нэг. Хоёрдугаарт бүх бүтээгдэхүүнүүд дээр нэгэ ажиллаа. Өмнө нь нүүрсний хулгай гэж улс даяараа ер нь нурчингаа алдчихж одоо нэг юм дуусч байгаа юм дээр сургамжууд ер нь юу авсан юм бэ? Тэрэн дээр хэлээд өгөөч гэхээр яг та нар ингээд өөрсдийнхөө таата асуултанд л хариулаа яваад байна шүү дээ. Яг та нарын ажлыг дэмжих гээд байгаа санаа. Тэгээд хулгай дахиад өртөөд бити өлөгдөө явчихасаа л гэж хэлээд байгаа нарт. За Борхогийн дэлгэр сайхан сайд хариулт өгье. За тэр аптекер ачигдж байгаа юу аптекер одоо гэрээ хийгдсэн нүүрс төрүүлж гарч байгаа гэдэг юм бол таны хэлж байгаатай санал нэг байгаа. Өмнө нь ийм байсан. Тийм учраас энийг бол засгийн газар олж хараад тэгээ ганц 5 толгой энийг шийдэж одоо болохгүй юм байна. 5 толгой ерөөсөө тээвэртэй нүүрсээ борлуулалтайгаа олборлолтойгоо бүх юмараа ингээд нэг юм дээр авчиж зангидаад ахлаар энэ хулгай зэлгийг ингээд ганц одоо давуу ирэхээр оптикийн одоо нүүрс гараад байна гэдэгтээ бол би яг санал нэг байна. Тийм учраас засгийн газар энэ дээр ямар арга хэмжээ авч байгаа гэхээр нүүрс олборлдог ачдаг нь 5 толгой энийг хий. Тээвэрлдэг ажлын зам тээврийн яам хий.
тэгжээж ингээд салгаад аль аль нь хяналттай болгож хүүднээс энийг ингээд шийдэж байгаа шүү. Цаашлаа бол оптекийн нүүрс төрүүлж гарна гэсэн ойлголт байхгүй. Нэгдүгээр, хоёрдугаарт Монгол Улсын засгийн газраас барьж байгаа бодлого бол юуны өмнө За Жамблын Ганбаатар гишүүн асуулт асуув.